100 Days Business English Challenge. Please subscribe my YouTube channel. Сайн бацгаана бүгдээ. Бизнесийн англи хэлний 100 өдрийн challenge 9 өдрийн видео. Нэгдүгээр үг маань communication. Communication гэдэг нь хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох үйл явц. For example, our company improved internal communication. Манай компани нь дотоод харилцаагаа сайжруулсан. Үг маань feedback. Санал хүсэлт. Feedback гэдэг нь хийсэн ажил гүйцэтгэлийн талаар өгч буй санал дүгнэлт юм. For example, we received positive feedback from clients. Бид үйлчлүүлэгчдээс эерэг дүгнэлт тиймээ санал авсан гэсэн утгатай. Third word is discussion. Хэлэлцүүлэг. Discussion гэдэг нь тодорхой асуудлыг шийдэхийн тулд ярилцах үйл явц юм. The team had a discussion about the new strategy. Баг шинэ стратегийн талаар хэлэлцүүлэг хийсэн гэсэн утгатай. Дөрөвт үг маань decision. Энэ маань шийдвэр гэсэн үг. Decision гэдэг нь боломжит хувилбаруудыг бодож агаад гаргасан сонголт юм. The manager made an important decision. Manager чухал шийдвэр гаргасан. Final word is suggestion. Санал. Suggestion гэдэг нь авч үзэхээр санал болгож буй санаа юм. For example, she gave a useful suggestion during the meeting. Тэр уулзалтын үеэр хэрэгтэй санал хэлсэн.